Сайн бацааны үзэгч сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. За үзэгчдийн хүсэлтээр ер нь үзэгчдээс их олон хүсэлт ирдэг. Гэхдээ энэ сүүлийн үеийн ялангуяа 20 дугаар зууны түүхийн талаар яриач гэдэг хүсэл нэлээд ирээд байгаа. Та хоёр нөгөө дээр үе юм яриад байна гэдэг нэг тийм байдал. Тэгээд нөгөө гэгцэн гэхээр нөгөө дээр үед их олон юм гээгч тэгээд хоёулаа тийш явах гэдэг баг. Гэхдээ 20 дугаар зууч бас их олон юм гээгдсэн л дээ. Тэрийг бас сөхөж ярих нь зүв байж магадгүй шүү нэрээ. Тэр утгаараа баг сар бүр нэг дугаар энэ 20 дугаар зууны гээгдснүүдээр явбал бас зөвлөж магадгүй. Тий. Энэ таны тусгаар технологийн товчон гэдэг энэ дөрвөн цуврал дэвтэртэрч байгаа. Өмнө ярьжсэн подкастн дээр ч гэсэн энэ Монголын тусгаар технологийн үйл хэрэг за эрхчлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг 20 дугаар зууны их үеийн хөдөлгөөнүүдэд Монгол угсаатнуудын оролцооны талаар ярьж эхэлсэн байгаа. Тухайлбал өвөр монголчууд баргуудын тухай. За энэ удаад бас үзэгчдийн хүсэлт бас байгаа. Энэ бүрээдүүдийн оролцоо нь ямар байсан? Ер нь бүрээдүүд гэж ямар үндэстэй юм бэ гэдэг асуудал нэлээд тавигдсан. Тэгээд одоо нэг тийж ярих шанс нэрж гэнэ үү? Боломж нэрж гэнэ үү? Хоёлаа ер нь зүгээр юу л да 1911 оны хөдөлгөөн гэдэг маань бол Хятад санхаа хувьсгал эхлээд манж дайчин гүрэн одоо тарж сөнөх энэ мөчид Монгол улс тусгаар тогтнолоо зарласан мөч штэ тий. Тэгээд мэдээж хэрэг хамгийн түрүү монголчууд тусгаар тогтнолоо зарлахдаа богд хааны зарилгыг гаргаад энэ тухай хоёлаа ярьж исэн. Одоо үнэхээр 44 Монголдо хүргэсэн гэж. Тэр үргэсэн жагсаалтыг аваад үзэх юм бол одоо энэ 1912 онд Оросын цэргийнхний зурсан газрын зураг байгаа. Тэгээ энэ дээр одоо өнөөгийн ганц Монголоос гадна Тува, Өвөр Монгол, Барга бүгд орцсон байгаа байхгүй. Яг тэгвэл 1911 онд богд хааны одоо ингээд тусгаар улсаа зарлнаа. Та нар одоо ингээд Монгол үндэстэнтэй нэгдэж нэгэн айл гэр болёо гэдэг зарилгийг Барга за ингээд өвөрлөгчийн 6 чуулган 40 хэдэн хошуу 49 баха 49 хошуу Шинжаан Тува Уранхай хязгаар гээд ингээ хүргэсэн баг. Хоёулаа өвөрлөгч ноёдын тухай нэг жижигтэй ярьсан. Бас бүгдийг ярьж чадаагүй байгаа. Яг бид нар бол харчингуудыг яаж хандсан, хорчингууд яаж хандсан гэдэг асуудлыг ярьсан. Хөхнөрийн монголчууд, төмдүүд гэдгийг яриаггүй байгаа, баргуудыг яриаггүй байгаа, Шинжааныг яриаггүй байгаа тий. Энэ бас нэг том сэдэв болох баг. Яг тэгвэл жишээлхэд барга бол ямар нэгэн асуудалгүйгээр шууд Монгол улс тусгаар тогтнолоо зарлж байна гэнгүүт баг хамгийн түрүү шахуу өргөдлөө өгсөн. Одоо нутаг шүү дээ. Тэгсэн мөртөө баг зэрэгцээд өргөдлөө өгсөн даргингийг халахын бүрэлдэхүүнд оруулж аваад одоо өнөөдөр бид нар чинь Сүхбаатар аймгийн нэлээд том хэсэг нь даргингийн нутаг явж штэ тий. Хуучин одоо Манжин захиргаанд бол эн чинь чуулга таалганы амбан мэддэг юуны нутаг одоо Цахар 8 хошууны нэг хэсэг гэж явдаг байсан нутгийг Монголд нэгтгэхэд авсан байна. Баргыг чадаагүй. Тэр бол мэдээж Оросын бодлогоос их хамаарсан баргын нутгаар дорн төтийн төмөр зам явдаг. Тийм учраас тэнд бол Японтой эзэгтэй хэлэлцээрд орох учраас Япон Орос манж 3 хилэмээ олцох гэж байхад дээрээс нь Монголд эмгэгчүүл за бүр бантан болно гэд ингээд монголчуудыг хязгаарласан арга хэмжээнүүд Оросууд авсан юм байдаг л да. Гэхдээ өнөөдөр хоёулаа нэг энд орхигчод байгаа нэг хэсэг нөхдийг ярмаар байна. Энэ ингээд Монголын нутгийн хойдлын хэсэг ч одоо бас монголчууд байгаа шүү дээ бүрийн адууд. Тэгээ эдрийг яагаад Оросууд зургандаа оруул зураагүй юм богдхан яагаад тусгаар улсуулъя гэдэг зарилгаа явуулахдаа бүрээдүүд рүү явуулахгүй гэдэг. Бас нэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бүрээдүүд гэж хин гэж одоо эхлээд ярих хэрэгтэй. Манай одоо телевиз үзэгчид ер нь хүмүүс их эндүрдэг юм ингээд нуус товчон дээр 20 төмөд гэж гараад эдгээр чин бүрээдүүд байгаа юм аа гэж ойлгох нь их байдаг л да. Яг үндэ хэлэхэд бол тэр нуус товчон дээр гараад байгаа 20 төмдүүд шин тал нь одоогийн бүрээдүүд. Тал нь одоо энэ хөх хотод байгаа төмдүүд байгаа. Хоёр баг төм. Тэгээ энэ яг эзэнт гүрний үед төмдүүд нь эхлээд Алтай нур руу нүгээд тэгээ Алтай нуруунаас бүр уушаага нүгээд одоогийн Өвөр Монголын нутагт очиос өөрчилчихсэн. 20-д нь цаанаа үлдчихсэн. Ийм л
одоо учиртай нутаг байна л да. Ер нь голцоо ойн аймагуд л да. Бүрээдүүд гэдэг маань. За тэгээд яг тэр нууц товчоонд дурдж байгаа нэрэн дотор бүрээд гэж гардаг. Гэхдээ бүрээдээс гадна ихрэс булгад хор энтергээд сүүлд ингээ бүрээдийн омог отог болсон аймагуудын нэр тэр үедээ бол нэг одоо юу гэх юм бэ? Нэг язгуурын одоо нэг ястан болж төлөвшөөгүй гэх юм да. Ийм үе байсан баггүй тусдаа ойн аймагуд байсан. За тэгээд яг мэдээж эзэд гүрний үед бол эдгээр чинь Монголынхаа бүрэлдэхүүн хэсэг болоод бүгд амьд нь оролцоод явдаг журмаараа яваад ирсэн. Дараа нь эзэнт гүрэн тараад нөгөө бутарлын үе эхлэв штэ. Бутарлын үе эхлэхэд бол нэг хэсэг нь одоо хотгойдын алтан хаануудын мэдлэлт. Нэг хэсэг нь Түшээд хаан халахын мэдлэлт гэдэг юм уу. Ийм байдлаар нэг овг аймагуд хуваагдаад байж агаад тэгээд Оросын төрөлт эхлэх үед бол хойтлын аймагуд ингээд нэг нэгээрээ идэгдээд Оросын мэдлэлт Орсон гэж хоёлаа Монголын хойд хэл хэрхэн бүрдсэн бэ гэдэг дугаар дээр энийг бүр маш дэлгэрэнгүй ярьсан санагдаж байна. Тэгээд 1911 он болоод ирэхээр яагаад эдгээр ингээд тэмцлийн гадуур үлдчихэж байгаа гэдэг шалтгаан бас яригдах хэрэгтэй болчихж байгаа. За мэдээж богдхан яагаад бүрээдүүд рүү наашаа нэгдэгдэг би ч хөхгүй байгаа нь ойлгомжтой. Яг гэвэл бид нар чинь манжаас салахын тулд хаант Оросын туслан дэмжлэгийг авч штэ. Тэгээд тэр хаант Оросын туслан дэмжлэгийг авж байгаа үедээ хаант Оросын бүрэлдэхүүн дугаа нэг хэсгийг Монголдо нэгтгэж авна гэх юм бол нөгөө дэмжлэгээ алдна гэж манай тэр үеийн их стэйц бол болгоомжлсон баг. Нэг талаас. Нөгөө талаас бүрээдүүд маань бас энэ яаж хандсан гэдэг сонин асуудал гарч эхэлж байгаа. Энийг ярихын тулд бүрээдийн үндэсний үзлийн тухай бид нэг ярих ёстой болж байгаа байхгүй. Яг гэвэл энэ 11 онд өхөөд ирэх үед бол бүрээдийн нутагт одоо Орос тариачид маш олноороо суурьшсан. Жишээлбэл еврейнэр маш олноороо суурьшсан байсан билээ. Одоо тийм үзэгдлүүд их байгаа. Тэгээ яг ингээд жоохон талархуу газар нь бүрээдүүд нь амьдардаг. За тэгээд нэг жоохон уулархуу ч гэдэг юм уу тийм газрууд нь Оросууд тариачид нь тэр тарийн талбай малбай гэдэг ингээд холимог маягийн үндэстэн болцсон юм байсан байгаа. Хоёрдугаар бүрээдүүдийг бол одоо юунд эхэндээ бол цэрэгт авдаггүй. Одоо бас нэг тийм найдвартай биш гэх юм уу да. Тэгээ сүүлдээ эдний чинь цэрэгт аваад казак цэрэгт тооцоод бүрээд казак цэрэг гэж тооцдог болсон л доо. Тэр бол нэгдүгээр дайны үед болсон үйл явдал. Тэрнээс өмнө бол эдний чинь тэгдэггүй байсан баг. Тэгээ энэ 1700-аад оны үед ингээд бүрээдийг эзэгнснийхээ дараа эднэрийг ер нь нэг учрыг олох шаардлага байна гэж одоо хаант Оросын засгийн газар үзээд тэгээд талын дүм гэж байгуулж өгсөн байна. Парламентууд. Тэгээд талын дүм гэхээр нэрнээс их ойлгомжтой бас талын парламентууд өөрөлдвөл нутгийн өөртөө удирдах ёсны байгууллага гэдгийг байгуулж өгсөн юм байна. За мэдээж хэрэг эн чинь тэгээд юу тэр үедээ бол тэр талын дүм гэдэгт нь суудаг нөхдүүд нь бол нөгөө ноёдууд суун штэ. Бүрээдийн ноёдууд нь суун. Тэгээ ерөнхийдөө асуудлуудыг бүрээдийн ноёдууд нь шийддэг юм байсан байхгүй. Тэгээд 1900-аад оны үед бол бүрээд дотор ямар өөрчлөлт гарч эхэлсэн бэ гэхлээр зэрэг одоо бүрээдийн үндэсний сэхэтнүүд үүсч эхэлсэн баг. Өөрөөр хэлбэл тэр ноён маяны үр хүүхэд нь биш. Одоо тэгээд энгийн хүмүүс одоо янз бүрийн байдлаар боловсрал эзэмшээд тэгээд эрдэм мэдлэгтэй боловсралтай болоод ирэхээр өөрснөө энэ бүрээдийн ард түмний хөвзөнд одоо оролцмоор байна гэд тэр талын дүмд нь орж одоо үг хэлмээр байдаг. Тэгсэн нэг ноён суучаад азаргалаад байдаг тий ийм зөрчлүүд үүссэн байна. Хоёр дахь нь 19-р зууны сүүлч 20-р зууны ихээр загалмайтны шашинд орсон бүрээдүүдийн тоо бас их нэмэгдсэн. Тэгэхээр зэрэг нөгөө загалмайтны шашинд орсон хүмүүсийн асуудлын болохоор Оросууд өөрөөр авч үздэг. Шашнэгт нь шүү дээ тий. Тэгээд нэг загалмайтны шашинд орсон бүрээдэг
одоо үнэ алдартны шишинд орж байгаа шүү дээ Оросуудаа дагаад. Тэгээ тийм бүрээдэг болохоор хувьцааг нь одоо нэг ноён шийдчих гэдэг л тийм байхгүй шүү гэд нөгөөх нь одоо тусдан шийддэг ч гэдэг юм уу. Ингээд ерөнхийдөө 1900-аад оны ихэнх үеэс эхлээд талын дуун дотор ч их зөрчлүүд үүсч эхэлсэн байна. Тэгээд зөрчлүүд үүсээд эхлэхээр нь ер нь 1905 6 оны үед бол тэр талын дүмүүдийг тараагаад шууд орон нутгийн захиргаанд нэгтгэж эхэлсэн байдаг л да. Тэгээ энэ үед бол энэ бүрээдийн анхны үндэсний үзэлтэнгүүд одоо их тодорж гарч ирж одоо Батталай очиров гэж одоо анхны энэ одоо үндэсний үзлийн дагуулгаа эхлүүлсэн. Энэ хүн бол өөрөө малчны хүүхэд. Тэгээд Казаны их сургуульд сурж байгаа. Дараа нь Петербургийн их сургуульд очиж сураад тэгээд боловсролтой болцсон Оросуудтай ер нь ан ман ярилцдаг. Өөрөө бас их олон судалгааны ажил хийж исэн хүн л дээ. Энэ хүн бол 1905 онд бүр Николай хаанд бараалхаж юу яасан баг. Энэ талын дүмүүдийг тарааж болохгүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг тараалгамааргүй байна гэдэг ингээ бүрээдүүдийн төлөвлөл явахад нь мань хүн одоо тэрэнд нь их оролцож их төвтэй оролцсон. Николай хаан хүлээж аваагүй. Николай хаан бол үгүй одоо тэгэд бүрээдүүд одоо та нар ингээд нүүдэлчин байхад ингээд нэг талын дүм гэж юм гаргасан юм аа. Одоо та нар ингээд суурьшсан амьдрал чинь сайхан болж байна, өөрчлөгдөж чинь тийм болохоор зэрэг ер нь суурьшна гэдэг чинь та нартай хэрэгтэй гэдэг хүлээж аваагүй байдаг л та. Тэгээ энэ үеэс эхлээд бүрээдүүдийн дунд үндэсний үзэлтнүүд гэж тодорч гарч эхэлсэн байдаг л да. Энэ Батталай очиров. За дээрээс нь залгаад Михаил Богданов гэж. Энэ Богданов гэдэг хүний тухай би тэр борон өнгөрний дугаар дээр ярьсан баха. Хэлбэгдэр жирэнчинө яагаад большевик болсон бэ гэдэг сэдв дээр санаж байна уу? Цогц ярьсан. Тий. Энэ хүнийг авч жирэнчинө матад тэгээ энэ шоронд үхээд тэгээд Унгарын ирэнчиныг алах гэж илдээд тэгээ мань хэмжүүлээд орцсон юм гээд. Энэ тэгээд эдгээр чинь нэг тийм тэр үедээ бол эхлээд Оросын народникууд руу их ойрхон явж эхэлсэн байгаа юм. Народникууд гэдэг чинь ард түмэнтэйгээ холбоотой байх хэвээр, ард түмэн лүгөө хандах хэвээр гэсэн нэг юм хөдөлгөөн яваад тэгээд тэгэхээр тэр нөгөө бүрээдүүд их таалагдж штэ тий. Одоо бүрээд түмэн лүгөө зомлууга хандаад ингээ явна гэхэлэр. Тэгээд дараа народникуудын хөдөлгөөн их тийм амжилт олохгүй болоод ирэнгүүт эднэр бол эсэрүүд рүү их олон бүрээдүүд явсан. Тэрний Богданов эсэр болсон, Эльбедор Жирэнчинө эсэр болсон, Жамсранаач гэсэн ер нь эсэр тал руугаа. Эсэр гэдэг чинь нөгөө социал революционер гэж нийгмийн хувьсгал хийх онолтой одоо хүмүүс шүү дээ нөгөө 1917 оны хувьсгалын дараа нэг бослог гаргаад Жиржинскийд нам даруулаад хядагддаг болсоод. За ингээд ийм нэг хэсэг бүлэг хүмүүс гарч иржээ. Гэтэл тэрний хажуугаар хаант Оросын дэглэмд өмнөж зүтгэдэг хүмүүс гарч ирсэн байна. Энэ Америк эрдэмтэн Роберт Рубины нэг өгүүлэг байт юм л да. Тэн дээр бол мань хүн бүр улаан цагаан хаант Оросын агентууд гэд хаягдсан байна лээ. Агентууд гэж хэлэхэд харьцангуй. За зарим нь үнэхээр агент шиг ажиллаж байсан ч хүмүүс байсан. Зарим нь бол одоо нөхөө ажил үзэл бодол нь үндэсний үзэлтэй мөртөө ажил амьдралынхаа хэрэгээр агент шиг ажиллаж байсан ч хүмүүс байсан. Одоо энэ дотор хамгийн тод жишээ нь бол Петр Бадмаев гэж одоо их бүрээдийн нэг одоо энэ хүн чинь хамгийн анх орос хэлэн дээр одоо ангаах ухааны 4 үндэс жүжиг гэдэг судрыг орчуулсан. Одоо судас барьдаг, дорны ангаах ухааныг судалсан. Өөрөө тэгтээ бас Петербургийн их сургуулийг төгссөн. Тэгээд энэ хүний чинь загалмайтны шашинд ороход одоо батлан даасан гэдэг юм уу одоо юу гэдэг юм тэр крестний отец гэдэг юм. Загалмайлсан эцэг нь Александр хаан болсон байгаа шүү. Тэгэхээр зэрэг мань хүн чинь ингээд бүр дээшээ дээд давхаргатай нэг холбоотой болж ирсэн. Ийм бас одоо хүмүүс гарч ирсэн баг. За тэгээ энэ Петр Бадмаев бол Оросын гадаад яамд албасч ийсэн өөр үйсэн. Тэгээд эн чинь Оросын төрийн жинхэнэ зөвлөх гэдэг албан тушаалтай. Энэ бол одоо иргэний албан тушаал. Тэгтээ сэргийх рүү авчиад дүүцүүлэх юм бол бригадын генерал. Одоо цолтой ийм хүн баг. За энэ хүн бол жишээлхэд одоо Төвд Монголыг нэгтгэх
хаант Оросд нэгтгэх төлөвлөгөө гэж боловсруулж Александр хаанд оруулж танилцуулж ирсэн. Тэгээд тэр төлөвлөгөөг нь Александр хаан уншиж үзчихэд дээр нь цогсон гэж байгаа юм. Энд ч одоо итгэхэд арай л бэрх эд байна даа гэж. Тэгтээ бас зүгээр байгаагүй. Александр хаан бол Улаанов гэж нэг урядникийг томлоод ерөн жид өвд явж нөхцөл байдлыг судал гэж экспедиц гаргаад тэгээд гадаад яамдаа юу н Монголын асуудлыг онцгойгоор авч үзэх хэрэгтэй байх шүү гэж. Тэгэхээр Бадмаев бол нэг талаас бас байгуулсан гавьяа байгаа юм чинь нөгөө халахыг Оросын анхаарлын бүсд оруулах ажил бас хийгдэж байгаа байхгүй. Тэгээд энэ Бадмаевын анхны зурсан хоёр төмөр замын маршрут байдаг шүү дээ. Нэг нь одоогийн байгаль амрын төмөр зам, нөгөөх нь одоо Бээж Москвагийн төмөр зам. Энэ хоёрыг мань хүн зураад тэгээ ингэж одоо төмөр зам тавиад энүүгээрээ ингэж халахыг одоо мэдлэлтэд оруулах ингээд тэгээд Монголоос төвд хүртэл төмөр замын зураг энэ зурсан ийм сони хүн байсан. Гэхдээ энэ хүн бол итгэл үнэмшил нь юу байсан бэ гэхээр одоо Монгол үндэст нэгдэхдээ хаант Оросын ивэлдор нэгдээд тэгээд ингэж хөгжил цэцгэл рүү хүрнэ гэж ингэж итгэж ийсэн хүн юм л да. Петр Бадмаевын зөвөр одоогийн Монголын төмөр зам явж байгаа гэсэн үг. Ер нь бол тийм би одоо Бадмаевын зургийг гаргаж харуулах гэдэг. Ер нь бол тийм гэсэн үг. Тэгээ энэ төмөр замыг чинь барих гээд юу яжсэн шүү дээ. Бүр Оросын сангийн сайд Сергей Юрьевич Виттигийн одоо юугаар тушаалаар экспедиц гараад маршрутын зураад. Тэгээд тэр экспедицийн юугаар нь одоо газарчаар нь Монгол Ардын намыг үндэслэгч Солин Данзан, орчуулагчаар нь одоо нөгөө Элбэгдэр Жиренчино гэдэг хүн чинь явж исэн баг. 1915 онд сүүлдэлтэй. Тэгээд ингэж явж исэн. Энэ бас нэг ийм групп хүн байна. За тэрнээс гадна 3 дахь групп байна. Пан буддистууд гэж. Буддийн шашнаар нэгдэх ёстой юм а гэж үздэг. За энэ дотор бол Бүрээдийн хам Агвандоржиев зүйлсээр орно. Энэ хүн бол Далай ламын одоо бараг сангийн сайдын шахуу байсан хүн шүү дээ 13 дугаар Далай ламын. Тэгээ энэ хүн бол 1904 онд төвд рүү Английн офицер Франсис Янг Хасбандын экспедицтэй харьж орсон. Тэгэхэд Далай лам төвдөөс зугтсан. Зугтахдаа их сони юм хийж байгаа. Халах руу зугтж ирж байгаа. Жишээлбэл одоо уулын бодох юм бол сүзрэн нь бол манж штэ. Бээжин л зогтох хэрэгтэй штэ тэр хүн чинь. Ахаа намайг зодоод штэ гэдээ очих хэрэгтэй тий. Тэгсэн чинь мань хүн халах руу зогтчихж байгаа. Тэгээд тэрийг ингээ хараад үзэх юм бол нэгдүгээр тэнд Агвандоржиевийн нөлөө оржээ гэж үзэх үндэслэл байгаа юм. Нөхөр бол халах руу очихоо. Тэгээд одоо Орос Морс туслана гэсэн юмнууд л яригдсан болов. Нөгөө төгөр мань хүн чинь манж гомдоод байгаа хөөхгүй. Чи өмөрч амарх хэрэгтэй штэ манж чинь. Тэгсэн чинь нөгөө юу өмөрч амарх. Тэгээ манж нөөрөө тэр үедээ дарлуулад бүр байдалд орцсон л байсан үе л дээ өөрхий. Манжинч нэгт гэж өмөрч чадхааргүй болцсон байсан үе. Тэгээд энэ Агвандоржиев энэ байна. За энэ ингээд пан буддистууд гэж нэг том урсгал явж байгаа. Тэгэхдээ Агвандоржиевыг нэг талаас пан буддист гэж хэлж болох ч нөгөө талаас бас агент гэж хэлж байна. Яг л энэ хүн бол хааны засгийн газартайч дараа нь зөвлөлт засгийн газартайч маш их идэвхтэй хамтран ажиллаж исэн хүн. Тийм болохоор зэрэг нэг талаас эн чинь ингээд шашнаар нь нэгтгэе гэдэг бодлого явж байгаа боловч нөгөө талаас. Тэгээд нэг юм анзаараад байгаа үз. Нөгөө хаант Орос нь их хүчтэй байсан учраас эдгээр чинь бүрээдүүдийн ихэнх нь хаант Оросоос салын биш. Хаант Оросын хүрээнд Монголыг нэгтгэхэд улам хүчрэх болъё гэдэг ийм үзэл санаа нь илүү хүчтэй явагдаад байгаа нь харагдаад байгаа үстэй тий. Бас өөр нэг групп улсууд билдэ. Тэр бол одоо Эрдэмтэд Гомжов Цэбиков гэж эрдэмтэн байсан. Энэ хүн тэр үеч нэг бол хас руу гадаадын хүмүүс оруулдаггүй. Тэгэл хаст очно гэдэг бол маш тийм одоо ховор
одоо их том ажил байлаа шүү дээ. Пржевальскийг оруулаг хөөгөөд явуулсан. За тэгээд өмнө нь тэр өрн техникс зөндөө олон хөөгөө явуулсан. Ганцхан л хасруу бол Монгол ам очижулдаг. Тэгээд энэ Гомбожевск бол зургийн аппарат өөрийнхөө юмд шоглондоо ч илүү нуугаад тэгээд евро алхаст Монгол амын дүрээр очиж анхудаа алхасын гэрэл зургийг аваад тэрийг 1901 илүү 2 оны National Geographic дээр хэвлээд тэр үед бөөн сенсац болж ирсэн. Яг барууныхан бол алхас гэдэг чинь ийм газар байт юм биш үү гэдгийг нэгдүгээр үзэж байгаа. Хоёрдугаар Оросын дагнуул амар байна л гэж байгаа байхгүй. Тэр нөхөр чинь хэрвээ тэр зураг авч байгаа баригдах юм бол тэр чинь цаазарах болно шүү дээ. Төвдүүд чинь тэрэндээ хатуу байсан. Ийм одоо уур амьсгал урсгалууд бүрээдийн одоо сэхэтнүүд дотор ноёлох ангид нь зонклоод байсан учраас одоо тэр тэд нар чинь нөгөө Монголд нэгдий гэдэг бодлого анханасаа яваагүй. Монголчууд нь ч гэсэн орсуудаас бас дэмжлэг авахын тулд бүрээдийн нэгтгэж авъя гэдэг хөдөлгөөн анханасаа яваагүй. Ийм учир шалтгаантай. Одоо тэгээд хаант Оросын албан зүтгэжсэн хүмүүсийн дотор бол сонин хүмүүс бий. Хаант Оросын тагнуулын албаны хурандаа Раднажевич Бимбаев гэдэг хүн байна. Эренцэн Бимбаев гэдэг хүний аав нь. Бэмбэ Эренчний аав. Эсвэл одоо юу гэдгийг Эрдэнэбат хаан одоо оюунган аав. Тэ гэх мэт бас сонирхсан цогт Бадамжапов гэдэг энэ бол одоо хаант Оросын тагнуулын албаны урядник байсан хүн. Энэ Агвандаржиев гэдэг хүний зараалаар Монгол руу маш их ирж буцдаг. Сүүлд нь шүүх яамны зөвлөх энэ төр хийж исэн. Одоо энэ Улаанбаатар хотын музей чинь бол Бадамжиевын байшин шүү дээ. Бадамжиев барьж явсан. Тэгэхээр чи байшин бариулах хөрөнгөтэй гэхээр тэр зүгээр нэг муу зуудын дарга биш байхгүй юу? Цаана санхүүжилттэй хүн явж гин гэсэн үг шүү дээ. Гэх мэтийн ийм бас сонин үзэгдлүүд байсан л та. Одоо өвөр монголчууд бол Монголын тусаар тогтнолын үйл хэрэгт бүр анханаас оролцоод явж байсан. Төвлөн зүтгэсэн. Халахад ирж байдаг байсан ар Монголд. Тэгтэл бурайдуудын үед ерөөсөө бүр анханасаа нөхдүүд чинь Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт оролцсон нэгийнхэн ч хүн байхгүй юм шүү дээ. Таны хэлж байгаагаар. Гэхдээ яг байлгүй дээ одоо Цэвэн Жамсраана бол одоо 11 онд улс тунхаглагдсны дараа Монгол давхиж ирээд тэгээд одоо эн чин гадаад яамны зөвлөх мөнгөлөх мань хүн бол зүтгэж явсан хүн шүү дээ. Одоо үндэсний үзэлтнүүд дотроос бол тийм хүмүүс бай. Гарч ирсэн. Тэгвэл цөөхөн таны хэлсэн түрүүчийн судлаачийн ангил дээр чинь Цэвэн Жамсраана Оросын агент гэж тооцогдчихсан даа. Одоо хөрхи тодорхой хэмжээнд за хаант Оросын бол биш. Зөвлөлт Оросын бол мөн. Тэгвэл энэ хүн бол тийм коммунист биш. Үндэсний үзэлтэй хүн тухайн үед одоо Монголд ажиллаж исэн юугаараа бол зөвлөлтийн агентийн үүрэг гүйцэтгэж исэн. Тэгвэл Цэвэн Жамсраана бол одоо юу гэдгийг идэвхтэй Монголын дотоод хэрэгт очиод оролцоод одоо Элбэгдэр Жирэнчино шиг тий устгахын устгаач гэдэг юм уу тийм нэрээс огт хийгээгүй. Энэ хүн бол ер нь угаараа уг суурьаараа эрдэмтэн хүн шүү дээ. Тийм болохоор зэрэг монголчуудад юу дэмжлэг үзүүлж чадлаараа ажиллаж ирсэн. Тэгээд эдгээр ч бас нэг айжимдаа үзэл бодлууд нь ингээд өөрчлөгдөд явж байгаа байхгүй юу? Элбэгдэр Жирэнчино чинь эсэр байсан гэж юмд ярьсан шүү дээ тий. 1919 онд Атман Семеновын дагаврын засгийн газар байгуулагдахад боловсролын зайдгээ тэн цохиж явсан нөхөр шүү дээ. Тэгээд дараа нөгөө Богдановоос болоод большевик болоод тэгээд ингээд Монголын хувьсгалд ирж оролцоод ингэж явж байгаа. Тэгээд Жамсраана Ринчино хоёрын үзэл бодлыг харах юм бол пан-монголист хувьдаа бол адилхан баг. Хоёулаа бүрээд Монгол, өвөр Монгол, одоо Барга, Шинжаан бүгд нэгдэх ёстой гэж байгаа. Тэгвэл Цэвэн Жамсраанагийн ялгаатай нь бол нэгдээд эн чинь тусгаар улс байх ёстой гэж үзээд идэг. Элбэгдэр Жирэнчиногийн командирэнд бичсэн загтлуудыг үзэх юм бол энэ нэгдээд зөвлөх бот улсын бүрэлдэхүүнд бүгд найрамд тулсуулж орох юм гэж. Ингэж үзэж байсан баг. Яг
одоогийн өндөрлөгөөс харуул дуурайгчил гэж бид нэр дүгнжих гээд явах л та. Тэгэхээр бас 1920-ад оны үеийг бол бас онцлогийг ойлгох хэрэгтэй байхгүй. 20-ад он гэдэг чинь нөгөө Оросд хувьсгал ялаад тэгээд энэ хувьсгал ялсны дараа Оросын коммунист большевикч юм бол дэлхийд хувьсгал ялна гэж чин сэтгэлээсээ итгэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэр бодлогын хүрээнд дээр энэ ч бас тийм дэлхийд хувьсгал ялна, дэлхийд хувьсгал ялаад ингээд нэг том коммунист одоо гариг болоход тэр бүрэлдэхүүнд одоо ингээд монголчууд бол ингээд нэгдээд нэг улс болоод нэгдээд орох хэрэгтэй магдаг. Тийм үзлээр мань хүн тайлбарлаад байгаа байхгүй. Жамсраана бол эсрэг байгаа. Эн чин зөвлөлтийн бүрэн эрхлүүлэгч байсан Никифоровын тэмдэглэлд байдаг байхгүй. Ингээд юу лээ архитар суугаад ингээд жаахан халаад ирсэн чинь Жамсраана та нар ер нь ингээд нэг тийм Монголыг нэгтгэх юм бодоод байдаг шүү дээ энэ гэж над руу тэгж дайрсан. Тэгээ би тайлбарласан нэгдүгээр Монголыг нэгтгэх хэрэг биднэрт байхгүй. Тэгээ монголчууд ч ингээ хүчээр нэгтгэх авчвал дайсан болно. Тэрний оронд ингээд туслаад нөхөрсөг сайхан улс байх хэрэгтэй шүү дээ энэ гэд би тайлбарлалаа энэ гэд. Тэгэхээр зэрэг Жамсраана бол хардаад байгаа байхгүй. Зөвлөлтийг ер нь ингэж байгаа нэгтгэж авах байх гэж. Гэх мэт энд бас нэг тийм нюансууд сүүл рүүгээ ингээд ялгагдаж гарч эхэлж байгаа юм л да. Гэхдээ 11 оны одоо ингээд нөгөө засгийн газар байгуулагдаад ингээд явхад өвөр Монголын их олон ноёдууд голцоо дэд сайд хийгээд байгаа шүү дээ. Тэгээ гадаад яамны дэд сайд Рашмин журван байна. За Баргын дамжин сүрэн, Манлайбаатар дамжин сүрэн ван байна. Баргын бодлогот Баатар Цэндүн байна. За тэгэл одоо Хорчны Удааван гэдэг ингээд эдгээр шингээ Монголд хурж ирээд Монголд ингээд яамны орлох сайд нэрийг хийгээ явуудаг. 5 яамны сайд бол яхаар байхгүй. Одоо халахаасаа гараад тэгээ орлох сайд нэр дандаа өөр Монголоос гараад тэрэн дотор бүрээд хүн байхгүй гоодохгүй. Ганцхан Цэвэн Жамсраана нэг тийм яамны зөвлөгчөлөө тийм албан тушаалтай. Тэрний шалтгаан нь болохоор зэрэг нөгөө 11 оны хөдөлгөөнд тэднэр нь ч одоо ингээд нэг тийм тусгаарлуулъя Монголтой нэгдий гэж гүүгээгүй манайхан ч тэдний наашир гэж дуудаагүйтэй л холбоотой байхгүй. Өвөр монголчуудтайгаа бол нийлээд ингээд нөгөө Хятадаас өвөр Монголоос салгаж авах гэдэг юм чинь. Тэгээд өвөр монголчуудаа болохоор бүр санаатай эренгүүт нь хүрээнд ингээл цол олгоол албан тушаал олгоол ингээд байгаад байгаа юм харагдаж байгаа. Өвөр монголчуудын үндэсний үзэлтнүүдийг бол ойлгож байна. Яг жинхнээр тусгаар тогтносон Монгол улсын төлөө өөрсдөө зүтгэж чинь, өөрсдөө хийж чинь тийм ч үзэлтэй байсан байна. Бүрээдийн үндэсний үзэлгээд хэлэхээр бүрээдийн төлөөх үндэсний үзэл юм шүү дээ. Тэгээд тухайлбал таны хэлж байгаатай адилхан хэлж байгаа санаа чинь бүрээдэд Монголыг нэгтгэх тийм бүр амбицтай. Дамаад тэр нь бүр хаант орсон юм. Дараа нь зөвлөлтийн мэдлэл байх тийм автомат улс байх байдлаар анхнаасаа тооцоод явсан нөхдөд шүү дээ. Тэгэхээр би бол үндэсний үзэлтүүд биш гэж хэлэх гээд юм л да. Одоогийн бидний үнээр би бол мөн гэж хэлнэ. Бид нар бас нөгөө тэр үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй байна. Энэ одоо бүрээдийн үндэсний үзэлтэн гээд байгаа улсууд чи яагаад энэ хаант Оросын бүрэлдэхүүнд Монгол нэгдээд том болох ёстой гэж үзээд байгаа юм бэ гэхлээр бид нар чинь бас тэр үед одоо ингээд нөгөө халах Монголоо аваад үзэх юм бол бүрээдээ хажууд хоцрогдмол байгаа нь харагдаад байгаа байхгүй. Бүрээд ч өссөн үсээгүй Транссибирийн төмөр замд тавигдсан. Тийм ээ. Тэгээд ингээд шин зөвлүүд ороод ирсэн автомашин цашиг нөгөө нэг улс орныхоо хөгжлийг дагаад тэгэхээр зэрэг тэд нар чинь бидний хажууд бол хамаагүй одоо хөгжилтэй ийм улсын төлөөлөл болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд ах トゥ монголчуудаа хараад үгүй эднэр маань одоо өөдөө босох ёстой. Бид нар эднэрт ингээд нөлөө үзүүлэх ёстой. Тэхийн тулд ингээд Орос руу оруулна энэ хятадын бүрэлдэхүүнд байгаад их юм бол ерөөсө хөгжихгүй юм байна гэдэг ийм үзэл яваад байгаа байхгүй тэд. Ялгаа. Тийм учраас яг энэ чинь жоохон дийлэнхэн тийм монголоор төвлөөд тусгаар улс байгуулах тухай асуудал гэхээсээ одоо Монголд нөлөөгөө оруулах тэгээд энэ Оросын нөлөөгөөр Монгол ингэж хөгжих ёстой гэж үзэж байгаа хүмүүс л байгаад байгаа байхгүй. Тэр түрүүний хэлсэн пан монголистуудын хувьд зарим нь тухайлбал яг
их Монгол улсыг байгуулъя гэдэг тийм зарим нэг тийм амбицтай байсан юм шиг байна гэж харагдаж байна. Үслэ би тэгж харж байгаа магадгүй. Хоёрд нь ер нь яга пан монголистуудаас Оросууд тэгтлээ их айдаг. Дараа нь бас тодорхой хэлмэгдлийн шалтгаан болох тийм зүйл байсан бол. Пан монголизмын үзэл бол одоо хаант Орос улс дайнд ялагдаад хувьсгал гаргаад тэгээд нөгөө Орос орн чинь айгүй олон хэсэг болоод хугацсан шүү дээ. Бид нар л одоо ингээ улаан цагаан гэдэг нөгөө түүхээс сурахчган дээр бид нар заагаад өгсөн феномен үзсээр угаад нэг хоёр нөхрөл хоорондоо байлдаад байгаагаар ойлгоод байгаа байхгүй тийм чинь ногоон байсан яхан байсан зөндөө олон юм байсан шүү дээ. Тэр үед манай халимгууч шарг аль явж исэн. Шашнаар нэгдүгээр. Тийм учраас ингээд тусдаа энэ тэмдэг засгийн газрууд байгуулагдаад ингээд Орос задраад ирэнгүүт тэр үед бол пан монголизм үзэс хэрэгж авахгүй. За энэ ерөөсөө бүтгээ байл. Тийм учраас Монгол үндэстэн нэгдээд нэг улс болох хэрэгтэй гэдэг. За тэгээд тэрэн дотор нь одоо Атман Симеонов өнтер гэдэг нэг тийм одоо юу гэмэрэмдээ цэргийн хинэтэн л гэж хэлээ дээ одоо тий харгас одоо тийм нөхөрч байж ах шиг. Одоо Симеонов бол Монгол бүрээд өвөр Монголыг нэгтгсэн их Монгол улсыг байгуулнаа гэд ингээд төлөвлөж исэн хүн шүү дээ. Энэ одоо Симеоновын байгуулна гэж исэн одоо нутгийнхан зураг. Энийг Хайдельбергийн их сургуулийн профессор Иванин Блүү тэр хүн одоо энэ зургийг ингэж гаргасан байна. Тэгээ одоо хэрвээ харах юм бол одоо энэ харалт Монгол бүрээд Шинжаан ороод өвөр Монголыг тэр жигтэн оруулаад тий тэгээ бүр энэ бүрээдийг оруулаад ингээд ийм улс байгуулнаа гэж ингэж одоо бодож исэн юм баггүй. Энэ Симеонов бол ээж нь бүрээд. Тийм учраас өөрийгөө бас нөгөө бүрээд цустай гэж бодож исэн. Энэ 1911 онд хүрээнд Оросын консулын газрын хамгаалтын батальонд ирсэн нөхөр байхгүй. Тэгээд ирээд нөхөр чинь нөгөө 11 оны хувьсгал эхлэхэд нөгөө батальоныхаа захирагчийн зөвшөөрлгүйгээр монголчуудтай нийлээд монголчуудыг удирдаад тэгээд манч хятад цэргийн зэвсэг ураагаад тавьчихсан байна. Тэгэнгүүт нь консулын газрынхаа хайгаад энэ болохгүй Монголын дотоод хэрэгт одоо ингээ улаан цагаан Оросын армийн багдаргын хувцастай офицерын хувцастай хүн ингээд яваад ахаар болохгүй гэд нөхрийг нутаг уцаацсан байдаг. Тэгээд дараа нь энэ хүн чинь дэлхийн 1-р дайны фронт дээр байлдаж байгаад Борон Унгрантай танилцаад тэгээд төр засгийн газрын тэргүүн Керенский чи энэ хоёрыг та хоёр тэр бүрээдд очиод Монголын батальон байгуулаа гэдэг даалгавар өгөөд бүрээд рүү ирүүлсэн хоёр байхгүй. Тэр оронд нөө төр засгийн газрын санкцлал болохоос тэгэнгүүт энэ нөхөр чи энд ийм төлөвлөгөө хийж хэлсэн ийм түүхтэй юм л та. Энэ пан монголистууд Борон Унгар нь бол бүр амир. Борон Унгар бол энэ Симеонов ч бас ч гэж бас ирүүд гэж хэлж болно. Борон Унгарны төлөвлөсөн улс бол энэ. Яг их Монгол болсон шүү дээ. Европейск нь байхгүй байгаа. Халимг ороод ирсэн байна. Тий, халимгийг оруулаад Казахстаныг, Афганистаныг хүртэл оруулаад. Одоо өөрөдөө 800 зэрэгтэй Монголын хэлд авч орж ирсэн хүн шүү дээ. Тэгээ одоо 800 зэрэгтэй ийм улс байгуулна гэд төлөвлөөд явж гин гэдэг бол манай хүн бол бас л одоо юу юм да. Бас их том мөрөөдөлтэй хүн гэх юм уу, сэтгцийн үед асуудалтай хүн гэх юм уу, нэг ийм болчихж байгаа. Гэхдээ энэ Симеоновын төлөвлөгөө, Борон Унгарны төлөвлөгөөг зөвлөлтөх их айж хандсанд их шалтгаан бий. Яг гэвэл Симеонович нь цааталтан цагуужуулж ирсэн Японууд. Тэгэхээр Унгарныг бас тэгж хардан тийм үү? Симеоновын цэргийн нэг хэсэг байсан улс шүү дээ. Тэгээ Унгарны чинь дагаад баахан бүрээдүүд явж байгаа. Бүрээд тийм морин цэргийн хороо явж байгаа. Бас нэг Япон жижигхэн хороо явж байгаа. Хатакаямагийн морин хороо гэдэг. Тэгэхээр зэрэг зөвлөлтийнхэн бол энэ хараа энэ одоо ингээд энэ нэг монгол хэлтэй улсуудаар ингэж дамжуулаад энэ санитарны бүс байгуулах гэж байна. Буфер зон байгуулах гэж байна. Энэ Японуудын бодлого үед тэгээ өөрснөө ингэ хийхээр зөвлөлтөд дайнд орох учраас Симеоновын гараар Унгарны гараар хийж гинэ гэж хардах үндэслэл бий болж. Америкууд бас хардж байгаа. Америк ч хөөш энэ Монгол руу энэ Японы гар хөл болсон нөхдүүд орчлоо. Тэгэхээр энэ
Японууд энэ бодлого хийж байгаа. Америк ч амар итгэвчээ тагнал магнуул явуулаад яг юу болоод энэ өгөрч ингээд тэр 1920-ад онд тэр Америкийн харилцаатай холбоотой дугуйд нэг ярьсан шүү дээ. Нэг идэвхтэй бахан ирцгээсэн шүү дээ. Хаалганаас байн баярэл тэ. Тэр чинь ерөөсөө энэ том геополитик дээр эдгээр чинь ер нь юм их гэдэг ингээд хардаж эхэлж байсан. Тэгээ эдгээр чинь гар хөлөнд дандаа нөгөө бүрээд нөхдөв чинь яваад байгаа юм. Түрүүн нэг Симоновын зураг дээр нэг асуулт байна. Яг одоо энэ Симоновын байгуулна гэсэн улсын газрын зургийг харахаар чинь Оросын тэгээд хятадын иргэн шиг аль аль нь орцсон юу харагдаж штэ. Японууд иргэн шиг орцсон байна. Тэгээд та ингээд эн чинь Японы сонирхлоор бүр дагуурын гэдэг нэртэй улс байгуулах сонирхолтой байсан. Тэгээд эн чинь Монголтой нэг холбогдоод байгаа юм. Одоогийн ар Монголтой холбогдоод байгаа юм алга. Дагуурын гэж байгаа улс нь өвөр Монголтой ч холбогдож байгаа юм. Цэвэр бүрээдүүдийн оролцоолтой бас нэг ийм тоглоом ус байгуулах сонирхол Японд байсан юм аа. За яг мэдээж Японууд бол юу Симоновыг санхүүжүүлж дэмжиж ийсэн нь бол мэдээж өөрийнхөө одоо нөгөө сонирхлыг энэ Японууд ч нэг 1907 оны гэрээгээр Оростой тохиролцсон шүү дээ. Бээжингийн өргөргөөс зүүн тийшээ Японы нөлөөний бүс ийшээ бол хамаагүй гэж. Тэгэхээр Симонов гэж нэг эрүүл өвчтөнд мэддэхгүй хүнийг далимдуулаад энэ нөлөөний бүсээ ийшээгээ бүр шинжээ хүртэл татна гэдэг бол Японы одоо тусгай албанд бол бас л хийх ажил мөн шүү дээ. Хийж л байгаа. Энэ Симоновын засгийн газар одоо юу гэдгийг там бүрээдүүд байсан гэж хэлж болохгүй л дээ. Тэнд бүрээдүүд байсан. Гэхдээ одоо жишээл засгийн газрын ерөнхий сайд нь НЭСК-гийн Мэндүү иргэд өвөр Монголын хутагт байгаа шүү дээ. НЭСК-г ингээд сүүлд мань хүнийг хяактад хятадууд алчихсан юм. Тэгээд тэрэн дотор ч баха өвөр монголчууд одоо нөгөө Цахарван Найденжив гэх мэтийн улсууд Баяр гүн энэ төр чинь тэр Симонов хувьцаа байж байгаа дараа нь хөрөөрөө давхиж орж ирж байгаа шүү дээ. Энэ өвөр Монголоос өөрхий нөгөө нутаггүй болоод хөгдөд гарсан хэсэг улсууд байгаа байхгүй. Өвөр Монголынхаа тусгаар төлөө тэмцэж байгаа 15 оны гэрээгээр хятад нэг хэсэг гээд тэгээд нөгөө буцаж очих юугүй боломжгүй болчихсон улсууд нь тэгэл хаана их Монгол улсыг байгуулныг нь тийшээгээл үсрээд байгаа хөргий. Одоо нөгөө хүрээ маань болохоор зэрэг 15 оны гэрээгээр одоо ингээ өвөр Монгол нэгдэх боломжгүй халахаараа байна гэчихлээр нөгөө зарим нь буцаа явцсан тухай хэлээд төрөчи дугаар дээр ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэл буцах боломжгүй болж Баяр гүн бол буцах боломжгүй өөрөө машуу байхгүй тий. Тэгэхээр зэрэг мань хүү яасан. Хин Цахар Найдан бол нөгөө өвөр Монголын нутагтаа баахан гэмтэрэг хийц одоо эдийн үдээр бол буцаа очивол шүүгэж илж. Тэгэхээр тэр хүн чинь тэгээд энэ хавцаа байж байгаа. Гэхдээ нутгаа буцааж авмаар л байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энд нэг Симонов гэж хүн гарч ирж гинэ. Тэгж гинэ гэхлээр нөргөө нэжээгээ давхад очиж байгаа байхгүй. Дараа нь тэр Симонов нь бүтгээ байчингууд нөгөөдөл чинь бороныг дагаад наашаага орж ирж явах жишээ нь ийм бас үзэгдлүүд байдаг. Зүгээр халах бол тэрэнд нь оролцоогүй. Ягаад оролцоогүй гэхлээр эхлээд одоо манай руу ингээд нөгөө бүрээд Сидипов тэгээ хурандаа Лисицкий билүү хоёр хүн явуулсан байдаг. Бид ингээд засгийн газар байгуулж байна. Танад ингээд сангийн сайдын үлдээчлээ. Хүний томилж ирүүлж одоо сангийн сайдаа томлоо гэдэг. Тэгээд богд хаан тэрийг хүлээж авах. Цэрэнд орж байгаа тэр үуч гадаад юмны сайд хийж байгаа уулзсан байдаг. Тэр төлөөнийх нь олсуудаа тэгээд ерөөхдөө богд хаан хүлээж авахгүй энэ Симонов юм бол дэмий. Хүрээ юу гэд үзсэн бэ гэхэлэр эн чинь нэг хяактын гэрээ гэдэг маань ингээд нэг Монголын бас нэг аюулгүй байдлыг хангаад байна шүү дээ. Хоёр улсын дунд ингээд балансаа барьдсан. Урд хэлийг хятад зэрэг давж ирж болохгүй гэдэг гэрээний заалттай тий. Гэвэнтхэн бид нэр болоод эндээс чити бүрээдийн булааж явна, тэндээс ч өвөр Монголын булааж явна гэд сүнгэнчих юм бол энэ хоёр чинь нэгдээд биднийгээ дарчиж мэднэ. Нөгөө талаас энэ хойдлоос чинь дэмжих юм байхгүй болсон шүү дээ. Хойдол чи иргэний дан гарцсан. Симонов гэдэг чинь тэр дайнд оролцоод орхоронгүй болцсон зүгээр нэг дээрэмччихгүй нөхөр явж штэ. Тийм болохоор зэрэг бид нар энд оролцохгүй. Хэрвээ одоо эдгээр Монголыг эзлэх гэж ирэх юм бол байлдна энэ төргээд 4 аймгийн чуулган хуралдаад энэ ирэх юм бол байлдаа шүү энэ төргээд цэрэг татгаар тохирч ирсэн юмнууд бол байдаг. Гэхдээ энд бүрээдүүд их хөтөлбөрт оролцсон учраас л хоёлын Симоновыг яриад байна.
Тэгээд энэ бүс нутагч Японуудын сонирхол. За мэдээж Оросууд их байна. За мэдээж энэ монголчуудын. Тэгээд манч хятадуудын сонирхол эсвэл тэдний оролцоо байхгүй ингээл энэ гурвын нэг хооронд л тоглолт өрнөд дуусаад байна да. Ялангуяа манай хойд хил дээр ч юм одоо. Үгүй одоо манж бол 11 онд тэгээ сөнөө талга болсон. 11 он гэхэд бол манж дайчин гүрэн одоо халахад тоглолт хийх байтугай өөрснөө нөгөө хятад нутгаач эзэгэн чадхаа болоод ингэсэн байсан үе. Шинээр бий болсон хятад улс болохоор зэрэг дундад иргэн улс тий. Дундад иргэн улс болохоор зэрэг энэ бүгдээрээ манайхал зөвхөн бүрээдийг хөндөхгүй штэ. Бүрээд чи бол бүр хаа байсан 1727 оны бидүүдээ буурын гэрээгээр хилээд тогтоцсон штэ. Тэгэхээр зэрэг тэрийг бол хөндөхгүй. Гэхдээ энэ дагуур магуур бараг хаалх энэ төр бол бүгд манай нутаг гэдэг ингээд үздсэн. Тэгвэл одоо Оростой мөдөлцөж болохгүй учраас Хятадын гэрээний ерөнхий нөхцөл байдлаа сахиад энэ манай одоо автнууд гэдэг ингээд явж исэн үйл явахгүй. За 11 оны үйл хэрэгт бол ер нь бүрээдүүд цэвэн жамсрааны бусад гэж хэлж тод дүр байхгүй юм байна. 21 оны үед бас юу цэвэн жамсраа нь бол засгийн газарт ажиллаж исэн хүн. За тий. Тэрнээс гадна одоо цогт бадамж апуу гэд би ярьж энэ чинь Монгол руу их олон удаа ирж исэн. Энэ чинь юу л харахдаг нэг экспедицэд их оролцсон. Эдгээр чинь бүгдээрээ тагнуулгч штэ. Тий. Оросын тагнуулууд. За тий Оросын тагнуулууд тий. Тийм учраас манай бас нэлээд үндэсний археологи олдруудыг холгаалж авч явахад гар бие оролцсон байгаа. Ноён уулын бол шинтэргээд. За тэр ч одоо бас юунаас хамаарах баха. Нөхцөлөдлөөс хамаарах бах. Жишээлбэл ноён уулын булш олдвруудыг ч бол буцааж авах гэрээтэй шүү дээ 1924 билүү 5 онд байгуулсан. Тэр гэрээг бол цэвэн жамсраанаа оролцож байгуулсан шүү дээ. Тийм учраас өөрхий бүрээдүүдийг тэгж хэлмэгдүүлж болохгүй. Цааталтны их Орос гүрний бодлого явж шүү дээ. Тухайн үед зөвлөлд орсон улсын. Тэнд бол гар хөлмж болж исэн улсууд би бас Монгол талдаа ч юм хэлээд ингэх ёстой тэгэх ёстой гэж ярьж исэн улсууд. Тэгээ ингээд энэ чи 11 оноос хойш бүрээдүүд нөгөө Монголд одоо нэвтэрж орох процесс бол их төвтэй явагдаж байгаа байхгүй. Яг гэвэл монголчин үндсэндээ Оросын нөлөөний бүс болчихлоо шүү дээ. Хятадын автономит муж боловч өнөө хэрэг дээр Оросын нөлөөний бүс гэсэн ийм нэг сонин статустай болчихлоо шүү дээ. Тэгээ ирэхээр зэрэг ийшээ чинь нөгөө Оросууд чинь хүн амьтнаа явуулна аль болохоор л одоо ингээд өөрийнхөө эдийн засагт уяхыг бодно. Тэ ингээд ирэхээр зэрэг хин төрүүлж явах хөлөөр хил мэддгээр бүрээдүүд нь төрүүлж л явах байхгүй да. Тэгээд энийгээ дагаад их олон бүрээд Монголд ирсэн. Мөн энэ үеэс эхлээд хамгийн анхны одоо юуны цагаачлалын давлгаа бас энэ үеэс эхэлсэн. Бүрээдүүдийн Монгол руу орж ирэх давлгаа тэр үед эхэлж ирсэн. Ийм нэг сони онцлогтой гэдэг. Тийм учраас одоо ингээл манай 21 оны хувьсгал өрнөхөд тэр нөгөө өвөр монголууд чинь нөлөө нь бараг байхгүй болоод яг л нөгөө өвөр монголчуудын ихэнх маань золиг гэж нөгөө хэнийг Семеновыг дагаад дагуурын засгийн газрыг дагаад намирцсан. Тэр чинь өөрөөхөд нэг юу хин нэгэнд нь дургуудаа биш нөгөө Семенов чинь одоо ингээд өвөр Монголын нэгтгэн гэхээр чинь нутгаа эргүүлж авах нь гэж бодсон улсууд л очиад нийлчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөөд бол автоматар цагаан зэрэг болоо өрчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө ардын хувьсгал ялахаар цагаан зэрэгтэй яаж харьцах хэвтэй вэ? Ойлгомжтой дайсан гэж л ярьсан шүү дээ. Ийм юм болоод нөгөө өвөр монголчуудын ихэнх нь ингээд одоо шигшвдэд 21 онд жигдэд хоцорцсон. Гэтэл бүрээдүүд нь Америк төвтэй ороод ирсэн. Яг гэвэл хойтлоос нөлөө орж ирж байна. Тэгээ зөвлөлт Оросын нөлөө орж ирж байна. Тэгэхээр тэднийг дагуулж хэн хэлмэрчилж орж ирж байна гэхлээр бүрээдүүд нь орж ирж байгаа. Бүрээдүүдийн одоо 21 оноос хойш оролцоог тусгаар тогтнолын үйл хэрэгт гэсэн илүү бараг цэвэр үзэл суртал хувьсгалын шалтгаанаар Монголын дотоод хэрэгт 3 онцоод үрж эхэлж байгаа юм шүү. Би жахад бас дахиад хатуу асууж байна. Би тийм яг дүрж байгаа ч бүрээдүүд биш л дээ. Дүрж байгаа нь Оросууд. Тий.
Оросууд ч биш бас коммунистууд гэд хэлчихэ да. Одоо бас яг Оросууд биш шүү дээ. Манайд ирж исэн дотор бол Америкч хүн байсан. Одоо Василий Каларов ч бүгрээд хүн болгар хүн байсан. Шмирал бол чех хүн байсан ч гэдэг юм уу. Тэгтээ коммунистууд. Тэрний гар уурны үзүрт явж исэн бүрээдүүд бол би чин сэтгэлээсээ одоо коммунист үзэлтэд итгээ зүтгэж исэн ч хүмүүс би одоо би бол жишээлхэд одоо дотоодын хамгаалахын 2 дахь дарга Батарун Константин Константинович Батарун гэдэг бүрээд бол зүгээр чин сэтгэлээсээ л итгээ зүтгэж исэн хүн байд гэж боддог. Энэ хүний үед данзанг одоо цааслах ажил явагдсан. Энд гаргал болж оролцсон Батарун бол гэдэг ч юм уу те. Элбэгдэр Жиринчэнэ бол бүр амир идэвхтэй өсөрж орж ирээд бүр сайхан чинь ер нь бол одоогоос хойш бол бараг төрийн эрхийг мэддэг нөхөр болоод өөрчлөсөн явж байгаа жишээ нэ. Энэ хүн яаж Монголд орж ирснийг мэдв үү? Мэдгүй юм байна. Энд чинь нөгөө ардын намынхын чинь хамгийн анхны тусламжаа гоох гээд явахгүй юу? Мэддэг ярилцгаар ч одоо тэгээ таны яриа зогсохгүй. За тэгээ тусламжаа гоох гэсэн данзан чавлсаа ирэхлээд очисон шүү дээ. Хамгийн дөрөв. Тэгээ очиод ингээд Шүмецкий гэдэг Алс дорнотын бүгднэрийн тулсан. Тэр чинь ерөнхий сэдвсэн бахан Шүмецкий тэр үед. Шүмецкийтэй уулзах гээд үзээд идэг. Шүмецкий нь болохоор болгоомжлоод идэг. Яг тэгвэл эн чинь монголч нөгөө хиттийн нэг хэсэг гэж тооцогдож байгаа шүү дээ. Тэндээс ирсэн хүмүүсийг нөгөөдөг чи албан ёсоор авч уулзаад туслан дэмжинэ гэд яриад эхлүүл. Одоо эн чинь хоёр улсын хоорондын мөргөлдөөн болох аюултай шүү дээ. 1920 он шүү дээ. Тэгж явах чи 20 онд чинь юу яасны чинь юу яах те нөгөө хинд монголчуудад туслах чи Оросууд өөрснөө юу ячихсан Японууд алс дорнодод ороод ирсэн те. Тэгээд Японуудтай дайн хийхгүй тулд тэд нар чинь нэг тийм юу тусгай бүс байгуулад ингээд яваад байгаа хүмүүс аахгүй. Тэгээд данзан тэргүүтээ нөхдөд хэлсэн бидгийггүй одоо үргэлж ингэж уулзаад иж болохгүй. Тийм болохоор та бүхэн одоо нэгэн хэл мэддэг хүнтэй болж ав. Тэгээд тэр хүнээр чинь дамжиж одоо бид харьцчихъя гэж. Тэгээд данзан тэгсэн чинь 2 хүнээр хэлсэн байдаг. Нөгөө юуны богдын засгийн газарт ажиллаж исэн наран таньдаг нь Цэвэн Жамсранаа байгаа шүү дээ. Цэвэн Жамсрааныг нэрлээд 2 дахь нь нөгөө нэг Витигийн төмөр замын экспедицэд явж исэн хэнийг Элбэгдэр Жиринчэнэ 2-ыг нэрлсэн баггүй. Тэгээд тэр үед Элбэгдэр Жиринчэнэ юунд хяхтад хөлийн байцаагч хийж исэн байгаа. Цэвэн Жамсранаа өөрхий биеийн муудад хагийн татсанд биеэ совлуулад хэвтчихсэн баг. Тэгэнгүүт нь нөгөө хоёрыг чинь дуудаж авчираад. Тэгээд Монголын ойсхлын иргэд оролцсноо гэдээ даалгаврууд явуул оруулчихсан. Тэгж явсаар гоод хөөрхөд Жамсранаа шинжлэх ухааны актив хавцаа очиж дуусаад Элбэгдэр Жиринчэнэ Монголын их багш болоод тэгээд сүүлдээ монголчуудаа хөөгдөд 65 онд өгөө явуулсан шүү дээ манайхан. Ийм үйл явдал болсон байдаг юм л да. Тийм болохоор зөв Жиринчэнэ бол одоо яарга байхгүй зөвлөлтийн коммунистуудын гар хөл. Тэгтээ мань хүн Монголоос хөөгдөд явахдаа согтуудаа монголчуудад хэлсэн үгийг одоо нэг зөвлөлтийн тагнуулууд тэмдэглээ үлдээсэн ба тэр нь би байсан тулдаа та нарыг их хамгааллаа да. Одоо намайг явахаар өстой жинхэнэ гар ирээд та нарыг өстой бүгд тэр ингэж бөөрийг гаргана гэсэн нэрэл яг бөөрийг гаргасан л та. Ер нь бол нөгөө сахил үртэй шалд ордог хүчээр бүр дэмий гар ирээд бүр өмүүлээд тийм болсон. Гэхдээ яг ер нь бол Жиринчэнэ бол гэхдээ тэр бодлогыг хэрэгжүүлж явж исэн хүний нэг бол мөн л дээ. Зөвлөлтөөс ирж исэн галыг бас нэлээд өөртөө шингээж доошо харьцангуй дарамт даралтыг бууруулж исэн байх нэ дээ. Тэгэхээр одоо бол түүхэн дээр нөхөр байсан учраас монголчууд маш их хохирлоо гэж үзэл бодол нэлээд өгөн л байна. Гэхдээ тэр ч одоо ямар Жиринчэнэ бодлого боловсруулдаг хүн биш шүү дээ. Бодлогын тэр Москвад өөр хүмүүс боловсруулна. Жиринчэнэ бол энэ хүрээнд сууж байгаа тэрийг хэрэгжүүлж байгаа хүн. Тэ? Тэгэхээр зэрэг тэр нөхөр байсан учраас бид нэгтгэхэд
яатсан байхгүй. Тэр Ринченогийн оронд өөр нэг Ринчено ирээд тэгэл тэр бодлого хэрэгжээд явах байсан маш тодорхой. Яг энэ хүн нь байсан тулдаа ингээд янз янзаар хандаад таалалтай нэгийг мултлаад тааламжгүй нэгийг золиослоод ингээ явсал байх. Энэ дотор чинь 21-22 онд бол хүрээг бүжгнүүлж исэн хүмүүс бол ганцаа илбүдэж Ринчено биш. Одоо халимгийн морт хорооны дивизионы захирагч хин Харти Бадиев гэж нөхрөө Итрак Вайнаков гэдэг нууц нэртэйгээр хүрээний комендант байсан нөхөр. Энэ хүн ч бас их бүжгнүүлсэн. Манай түүхэндийн тухай нэг ярихгүй үлдээсэн байхгүй. Яг өөрийнх нь дуртгал нь бол нэг тийм жоохон фантазмын дуртгал байд юм билээ. Бараг л ер нь би ингэж хийдээ би дамжиж устгаад тэгээд ингээд нөгөө Монголд болсон бүх явдлыг өөр дээр наацсан тийм л дуртгал байд юм билээ. Зүгээр тэр үлдэгтээ нөгөө хор найруулалтанд бол төлөө итгэвтэй орж исэн итгээд байхгүй одоо хэлтэй устай юм чи. Нөгөө өөр хин монголчууд нь хэл ус байхгүй өөрийгөө тайлбарлахад хэцүү шүү дээ. Ийм зүйл болж исэн. Бид нар нэг юм бас энэ түүхэн дээр их зөв болж харах хэрэгтэй юм билээ. Ингээд нэг Москвад нэг шийдвэр гаргаад энд нь панк гэл тэрийг яг 100 хийгээ ч юм уу те. Ингээд байсан юм шигээр. Энд ч бас нөгөө энэ газар дээр байгаа хүний үзэмж айгүй их орж байгаа шүү дээ. Ингээд хэдэн жилийн өмнө Монголио документ ФСБ гэж ном гарсан л да. Одоо Оросын тагнуулын албаны мэдээгээ тэр чи 26 хүртэл мэдээнүүдээ эмхэтгээд гаргасан. Тэгээд тэрийг ингээ уншиж яхад бол яг тэр энд сууж байгаа суурин тагнуулын дарга нь одоо хүнд яаж хандж ийн тэрүүгээр бас айгүй их юм хэмжигдээд байгаа. Улаан цагаан зохиогоод бичсэн юмнууд хүртэл байгаад байгаа. Одоо Хатанбаатар магсарч байвал энэ нөхөр бол ерөөсөө энэ ингээд Америкийн талыг баримтлагч. Энэ хүн одоо ерөөсөө яг төрийн эргэлт хийх гээд байна. Тэгээд за одоо тэрний яг хардсан гэж бодъё тий. Тэгсэн мөртөө энэ хараа баруун хязгаарт энэний баруун гар гэж нэг дамжиж агил ламбаага энэ төр бичээд байгаа. Тэг яг харагдаач тий тэр чинь дамжиж байгаа өөрснөө оролцоо тэр Бадиев Харти Кануковын оролцоотойгоор Харти Бадиевич Кануков би нэр буруу хэлсэн байна. Тэр нөхрийн өөрийнх нь оролцоотойгоор дамжиж авах операц хийцсэн шүү дээ. Тэгээд тэрнийхээ дараа жил нь энэ баруун гарн дамжиж гэдэг Хатанбаатар магсаржийн тухай бичээд ийн гэдэг чинь зүгээр л муучлах санаатай нөхрөл байна гэсэн үг шүү дээ. Өөрөөсөө оролцож устгачаа тэрийг мэдэхгүй гэж байхгүй л байл. Тэгээ бурайд нь тэгээ яатсан бэ гэдэг асуудал гарна. Октябрь хувьсгалын дараа. Энэ нөгөө нэг иргэний дай яваад Японууд ороод ирсэн гэж би яриад шүү дээ. Тэгэнгүүт нөгөө зөвлөлт Орос улс чинь Японтой шууд дайнд орчих уу гэж болгоомжлоод тэртээ дэрнгүү энэ тэндгүү бөөн дайсан дунд байгаа шүү дээ. Дээр нь Японы мөчих үү гэж болгоомжлонгуудаа алс дорнтын бүгд найрамдах улс гэж байгуулсан. Тэгээд алс дорнтын бүгд найрамдах улсыг байгуулахдаа нөгөө бүрээдүүд ч авч хоёр хугаа хийцэн байна. Одоо ингээ харах юм бол зөвлөлт Орос улсад Бахан, Алаар, Ихэрэд болгод, Түнкийн, Сэлэнг гэд энэ аймагуд нь ороод алс дорнтын бүгд найрамдах улсад нь бол Чекой одоо эн чин Сонголууд, Хориуд, Хорийн аймаг, Баргужин, Агийн бүрээдүүд эдрийн нийш нь оруулаа хийцэн байна. Ингээд энэ 1922 он хүртэл байж байгаад 22 онд нөө иргэний дайн ерөнхийдөө дуусах тал руугаа хандаад Японы зэрэг нөгөө алс дорндоос гарангуут энэ алс дорнтын бүгд найрамдах улсыг чинь татан буулгаад зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүнд оруулчихж байгаа шүү дээ. Тэгээ оруулчаад юугаа бүрээд Монголын улсыг байгуулахдаа хэрвээ ингээ харах юм бол энд хэсэг бүрээдүүдийг ингээд орхиод байгуулчих. Уул нь ингээд байгаль нураар нь хоёр ууцсан байсан шүү дээ. Тэгээ уул нь ингээд нэгтгэхэд бүрээд Монголын улс гэдээ байгуулж байгаа Атнууд улс гэж байгуулж байгаа юм шиг боловч хэсгийг навчаад Оросын мужуудын бүрэлдэхүүнд үлдээгээ хийцэн байхгүй. Ингээл эндээс эхлээл нөгөө баг багаар хэрчих бодлого чинь явж эхэлсэн юм нь харагдаад байгаа юм л да. Тэгээ эндээсээ түүхээрээ одоо ингээд энэ ч одоо чит мужийн бүрэлдэхүүнд орсон шүү дээ. Нагын бүрээдүүд чи. Бүр саяхан Путин ерөнхийлөгчийн зарилгаар тэгээд энэ Үст ордын бүрээдүүдийн авч эрхэм мужийн бүрэлдэхүүнд авч хийчихсэн шүү дээ.
Тэгэл ингээл бүрээч өөр ингээд жижигсээд байгаа хөөхгүй. Энэ үед чи эхлээд их сонио. Монгол бүрээдийн автономт улс гэж байгуулагдсан. Тэгжээснэ тэр үед чинь Сталин үндэсний асуудал хэрэгсэн ардын комиссар байсан байхгүй. Тэгээ Сталин бол ерөөсөө бүрээдэг шууд дөрөв хуваагаад Лена мужид нэг хэсгийг, Эрхүү мужид нөгөө хэсгийг, Читэд 3 дахь хэсгийг ингээд бүр байхгүй болгох гэж утсан баг. Тэгэд тэгэнгүүт нөгөө бүрээдүүд чинь дургуутсан шүү дээ. Тэнд чинь бас коммунистууд ч гэсэн бас националист үзэлтэй хүмүүс, үндэсний үзэлтэй коммунистууд байна шүү дээ. Тэгээд тэд нар чинь ингээд нөгөө Москвад очиод энэ чи яаж байгаа юм бэ? Бид нар ингээд улсаа байгуулах гэсэн чи ингээд тарах гэж байна, хөрөөдөх гэж байна гэд. Тэгээд ирээд тэгсэн тэр Шумяцкий гэдэг алс дорнотын бүгд найрамдах улсын ерөнхий сайд байсан нөхөр шүү дээ. Тэрийг бол Ленин ер нь энэ хавийн хэргийг маш сайн мэддэг хамгийн гол мэрэгчлэн гэж үздэг байсан билээ. Тийм учраас нөгөө Шумяцкий ч очиж Ленин дээр ороод ингэж болохгүй. Бүрээдийн автономийг устгаж болохгүй. Энэ ингээд тусдаа автономт улс байх ёстой гэж одоо нотлоод Чичээрэн Шумяцкийн талд орсон баг. Чичээрэн Шумяцкий гэж бас их дотн байх нь аргагүй. Яг тэгвэл нөгөө гадаад хэргийн ардын комиссар чинь маань үнийг нөгөө алс дорнотын алс дорнотын бүгд найрамдах улсын ерөнхий сайд байхаас эхлээд харьцдаг байсан хоёр. Тэгээ Чичээрэн дэмжиж, тэгээ Чичээрний төв орон тавьсан асуудал нь бүр айгүй тодорхой хэлсэн байдаг. Бид нэр дорн дахин товсголын төмрийг асаах гэж яхад та нар ингээ бүрээдийнх нь автономыг устгах юм бол тэг хин бид нар дээр ирж ингэж яах юм? Монголчууд яаж биднийг дэмжих юм? Төвдүүд яаж дэмжих юм гэж ингэж шүмжилж хагаад Ленин тэдний талд ороод Сталины одоо төлөвлөгөөг унгаагаад тэгээд энэ Монгол бүрээдийн автономт улс гэдгийг байгуулж өгсөн л дөө.